сайн байцгаана уу? Богинохон хугацааны дотор миний амьдралын experience хийсэн хамгийн их адал явдал сая өнгөрлөө. Юу болсон бэ гэхээр би ээжийн нэрийг буруу бичээд одоо би онгоцны бодлоор юм заяа. Ер нь бол энэ аяллаа влог. Тэгээд юу болсон бэ гэхээр би ээжийн овгийг буюу өвөөгийнхаа нэрийг буруу бичээд тэгээд тэгсэн чинь ингээд нэр буруу байх юм бол ингээд орж болох юм уу яах юм уу гэсэн тийм айдас үүдээ штэ. Тэгээд яах вэ гэдгээ мэдгүй амар яг системээр өөрчлөх гэсэн чинь өөрчилж болохгүй. Тэгээд чекин хийцэн. Тэгээд чекин хийхэр чи бүр өөрчилж болохгүй штэ. Тэгээ бүр яах вэ гэж бодож тунгаа хийснээ бараг за шинэ билет авах уу яах уу дээрээ тусан байхгүй юу. Онгоцны бодол дээрээ ирсэн ч гэсэн ингээд шөнийн 1-ээс ирж байгаа заяа. Тэгсэн ч гэсэн хинч байхгүй. Тэгээд хүмүүс 3:30-аас ирнэ гэ. Тэгээ нислэг 5:50-аас тэгээд ер нь бол нислэг болохоос 2 цагийн өмнө ингээд том өөрчлөлт хийж болохгүй гэ. Тэгэл за бараг нисэх нь яах нь энэ төр гэж бодож үзсэн чинь амар сайхан сэтгэлтэй өнгөр ах нэрийн асуудалгүй солиод өгсөн. Тэгээд ямар ч байсан аялал маань баталгаатай боллоо. Миний амьдралын баг хамгийн стресстэй 5 цаг байсан баха. Яж хаад хажууд яг нөгөө ээж амар стресстэй санаа зовоод, би стресстэй санаа зовоод, ер нь бол амар токсик байлаа. Гэтэ онгоцны бодлоо орж ирсэн. Security-га давсан. Одоо онгоцондоо суугаад Барселонод очих үлчээ. Гэхдээ ер нь ингээд хийгээд. Тэр одоо скетч байна. Very exciting. Эцээр Барселонад ирлээ. Тэнгүүтээ миний хамгийн анх анзаарсан зүйл бол моднууд нэг тийм амар өндөр юм байна. Халуун болохоор ингээ өндөр үед юм уу яа гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээ одоо кофе шопны газар сууж явж байна. Тэгээ модны тэр юм цэцэг хайртай. Тэгээ өрмөц савцтай. Өрмөц ингээ. Ер нь дулаахан байна. Тэгээ ер нь түр талтайг нь ирчих шиг боллоо. This looks similar to every other European countries I've been to. It has a sprinkle of Spanishness on top, you know? За одоо би сайхан илүү ихийг үзүүлээ. За ингээ сайхан гоё байшингууд хөшөөнүүд байна. Тэгээд ногоон байгууламж, тэгээд байшингууд, ногоон байгууламж, манай ээжийн насгч байна. Тэгээд дэлгүүрүүд ер нь их энгийн тэгтээ гоё юм шиг. Надаа ингээд нэг бодогдож байгаа юм яг нэг тийм Барселона нэг тийм авраг хүмүүс зориулагдсан хот юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Одоо тэр хашаа машааг нь харах юм бол нэг тийм өндөр модыг харах юм бол нэг өндөр нэг тийм авраг хүмүүс зориулагдсан хот шиг санагдаж байна да. This is giving Монгол гандан vibes. Амар их тагтаа байна. Амар их тагтаа. Би нөгөө нэг дээр үе тагтааг яг нөгөө нэг тэнгэрийн харах гэж сонсноос хойш надад амар заваа санагдсан. Хүмүүс л амар ойртнаагаа л байна. Not me though. Заник бичлэг гэж. Амарчсан. Plaza de Catalunya гэдэг нэг төв талбай байдаг юм байна. Энэ хоёроо мөрөө тийшээ гоё ярагддаг шүү магадгүй. Өдөр тэгээ хвцаа бол зүгээр яг л талбай шиг л талбай байна. Эцээр юунда ирлээ. Манай cruise ийм том юм байна. Гайхалтай. За доктор нь ороод ирлээ. Very interesting. За энэ нь энэ хартаа гусар идэм байна. Хартаа хүмүүс гусч байна. Би яг энэ цуунаа. Тэ цагаагаар арай гоё өдөр. Өнөөдөр жоохон бүрхэг байна. Тэгээ ер нь бол нэлээд бүрхэг харагдчих шүү. Бараа ороод штий тий. Бараа ороод байгаа юм шүү. За халаа идэх чинь
Гоё санагдчих. Сайн жагаа утаа. Түгүй хайшиг. За. Хоолой эцэцгээ. Хоолоо амжилттайгаар амархан бүгдээр ингэ дууссан. Гоё наа. Ер нь бол cruise-ийг recommend хийх юм байна. Яг төлж байгаа үнэндээ хангалттай хоол аваад хангалттай гоё юм үздэг юм шиг санагдаж байна. Гэтэ энэ зүгээр эхний өдөр болохоор эхний өдрийн үзэл болж иж магадгүй. Парк бараад төгссөн чинь бүр гоё яригдсан. Яг энэ нэг өдөр нэг иймэрхүү хоолны газар нь хооллол тээ. Буфет нэш. Ийм театр болоод байжлээ. Тэгээд манай ийм газар ингээ гүйлтийн зам юу ч идээгүй, юу ч уугаагүй. Тэгээд хөнгөлгүй гэж утсан. Тэгээд тэргээ хийцгээ. За өнөөдрийн өглөөний цагаа үзүүлье. Хэвээ гоё санагдав. Би сая salmon дангаар аваад, тэгээ salmon bagel аваад, тэгээ guacamole bagel аваад, жоохон жимснүүд аваад, тэгээ салат гэж бодоод энийг авсан чинь энэ cheddar cheese юм шиг байна. За манай ээж хаал. Тэгээ ер нь нэг юм. Хүмүүс алцсандаа байна уу? Хэвээ алаан болж ижил юм авлаа. Ээж дээр руугаа бидэд авчихсан. Одоо автобусандаа суух гэж байна. Very fun. Ингээ манай ад нэг iconic юм ингээд малгай өмссөн, шихэн өмссөн бүхэл бие таталцсан. Ер нь гоё харагдана. Palma de Mallorca'da ирсэн байна. Надад л дулаахан санагдчихэ. Энэ тийм амар халуун биш. Гэтэ тийм хүүтэн биш. За араас хүүтэн биш л та. Гэтэ тийм даж ээжийг олохгүй. Ээж урагшаа ганцаар авчих шиг болсон. Өөрт зөрөгтэй урагшаа. За ер нь бол касса үзчихлээ. Тэгээд манай Palma газар юу beach mod гэх юм бэ? Гэхдээ beach mod шээ. Palm trees. Ууса Palma гэж болохоор palm trees гэх юм бэ? Гойна. Амар нэг тийм халуун орнолог харагдаж байна. Соёлтой ингэсний байдлыг харахлаа. Олон жилийн. Тэгээ нарал гэдэгт харагдаад. Тэгж шүү. Яг нэг тийм
гоё халуун орон шиг гоё харагдаж байна. Aber Leute, ich traue mich gar nicht, Kultursachen. Me recuerda a la de Navidad. Como que pasa la Надад дэшээ каслаа үзүүлээ. Гол хаалгана гэдэг нөгөө энэ дотгошоогоо нь орж болдог тийм билет энэ төр бол байсан. Тэгэхээр энэ биш л юм шүү. Оо тийм амар гоё. Парканд ирсэн байна. Оо өстө амар гоё харагдчих. Загснууд. Сэлж байна. Имани моторот байна. Би өөртөө нэг юм 6 еврогийн зүйлчтэй болсон. Тэгээд уг нь тэр original авсан нь шаран бүтээсэн чи тэрний өвтөрхий болоод солиулаад ийм мөнгөөр солиулсан. Иймэрхүү байна да. Ээжтэй нэг төвийн парк дээр нь сууж байна. Гоё. Стэйч ямар нэг нөгөө өстө гоё. Ингэсэн чинь бүр аюу гоё мэдрэмж өгч шүү. Ачаад хөгжим яваа. Гоё мэдрэмж өгч байна. Тэний найдан яг тийм байсан шүү. Уулаараа нэг. Аа тийм шүү. Яг энэ гонго харсан ч доошоо гэх. Тийм шүү. Тийм шүү. Ичтэйгээ ойрхон ирчлээ. I think. Автобусны агааржуулалт бол хитрхий сайн юм а те. Жохо даарлаа. За иймэрхүү юмд сууж үзлээ. Тэгээд цай хутлаа өглөө. Thank you so much. Тэг ер нь бол сэтгэж заяа. Амар тийм гоё юм байна. Гэтэ миний хийсэн алдаа биш үү? Ер нь өөрийгөө бол дажгүй хангалттай өндөр явсан гэж бодож байна заяа. Гэтэ ингээд миний сая rock climbing дээр хийсэн алдаа маань юу байсан бэ гэхээр би гараа хитрчихсэн гэнэ. Ер нь бол гараа ингээд хитрхээ удаан бариад хахаар гарчиг ядардаг. Тэг хөлөөрөө ингээд гяс дээшээ яваад тэг гараараа зүгээр бариад тэг хөлөөрөө дээшээ яваад байна. Тэгээд дараачийн удаа маргааш мөн нөгөөдөр ер нь ирэх гэж би бодлоо. Тэгээд надад ба штэ хамгийн гоё мэдрэмж нь яг дээшээ гарах гэхээсээ илүү ингээд доошоо буугаад яг доошоо буугаар юм тийм өгөх гэж байгаа юм шиг санагдсан заяа. Гэтэ гүүчингууд өө ямар гоё юм бэ гэсэн мэдрэмж тэр их гоё. Тэр Марсейд ирсэн байна. За чигээрээ. Одоо Нотр-Дамын музей руу орох чинь сүм рүү явах чинь. Тэгээд ер нь бол Францын 3 дахь хамгийн том хот гэдэг юм байна. Надад ер нь бол мэдэгдэж байна. Хүн ам ихтэй, хөдөлгөөн ихтэй газар байна. Марсей портоор ер нь хамгийн том хот гинэ. Францтай тэгээд ер нь байршил нь өөрөө Mediterranean Sea дээр located тэгээд амар тийм Европт тийм дээр үед бол амар strategic location байсан юм байна. Тэгээд порт ийм
миний сэрсэн болгоо. Ийм малхай авсан. Испанса. Нар дэжүү хаад юм бэ. За одоо Нотр-Дам руугаа явцгаая. Яг нэг тийм хөөрхөн харагдсан камер авчт юм. Хөөрхөн харагдсан. Миний шил харах болохоор зураг харагдаад байсан шүү дээ. Тийм. Юунаас бол хамаагүй халуун байна. Испаниас хамаагүй халуун байна. Дайшууд нь халуун болоод идэв юм болов бидэхгүй. Халуун байд явчихсан. За, сая нөгөө Нотр-Дамаа үзчихлээ. Одоо автобусаа үлээж байна. Тэгээ сайхан жоохон гац зэргийн биш дээ. Яг хөө ингээд жоохон гэрөө заримсгүй. Сая ингээд нэг гудамжаар шээсмэс нүсээ. Манай нөгөө нэг ажлын газрын залуу хэлжсэн байхгүй магсыг жоохон нэг тийм жоохон гэрөө гэж жоохон хэлчихсэн байхгүй юу. Тэгэл би how ghetto can friends be гэж бодчих. Бас жоохон байна. Ер нь бол хамгийн сүүл үлдсэн газруудаас хамгийн шээс өнгөрсөн газар бол энэ хот байлаа. Тэгээ it's France. За автобус цагаа барихгүй байна. 4 минут өнгөрсөн. Дүнгуудээ ингээд манай алдагдаагүй байна. Гэтэ манай ингээд Будапештэд бол яг ингээд хоцорчих юм бол delayed by гэдэг ингээд хэдэн минутаар хоцорж байгаа шүү гэж гарч ирдэг байхгүй. Тэсээ саяны ингээд maps руу норсон чинь ингээд бүр байхгүй болчихсон. Дараачих нь 46-аас гээд. Тэр нь л гэтээ зүгээрээ. Газар бол ажиллаа тий. Гэтээ зүгээрээ. За хоолой идсний дараа алдартай нэг газар. Тийм Park Longchamp гэсэн газар заяа. Үнэхээр гоё ирэх чинь. Энийг бол би бол хүлээн шүрч байна. Үнэхээр гоё ирэх чинь. Энэ бол гоё юм байна. Энийг харсан чинь яг this gives a distinguishing vibe between Spain and France for me. Яг ингээд би сая хэлсэн шүү дээ. Миний бодлоор шүү дээ. Испани гэхээр шар заяа. Яг юм bright шарам. Тэнгууд нь France гэхээр нэг тийм beige, тийм шаргал цагаан өнгө бодогддог. Тэгээд яг өнөөдөр яг энэ хотыг хараад миний theory дахин батлагдчихж байгаа юм шиг санагдаж байна. Яа. Сая би ер нь жоохон амар анилал харагчих шиг боллоо. Ингээд ус авах гээд water fountain-ы өмнө зогсож исэн чинь ингээд баахан хүүхдүүд хурж ирээ. Тэгэл баахан хүүхдүүд хурж ирж исэн аа. Ингээд ус авахсан чинь нэг хоёр эрэгтэй хүүхд ингээд очор дайраад миний урд ингээд ус авах гэсэн байхгүй. Тэгэл би надаа яарсан юм байхгүй. Хүлээж байгаа л дуусныхан дараа авъя даа гэж бодсон чинь
нэг бондгоор нэг бас нэг хөөрхөн охин гарч ирэл Францаар ингээл уусаста гэл тэгэл мадам яасан гэл тэгэл энэ их чи ингээ авч байхад тоо бити явчир даарэ дээ гэл тэгж хэлээл. Тэгэл нөгөө Франц хүүхд ингээл уушлаарэ мадам гэл надаас Франц хэлээр асуугаал тэгэл би амир мадам шиг л харагдсан юм шиг юм. Малгай өмссөн шил өмссөн хөшил харагдсан юм шиг. Тэгэл би усаа аваад тийм боллоо. Тэгээд яг одоо ингээд бараг 23 хүрэх юм чи би ер нь бол ингээд жоохон нэлийн хөгшин гэнэ болсон гэдгээ жоохон хүлээмжшөөрөл ер нь бол амьдрий гэж бол шийдлээ. Тий, тиймэрхүү боллоо. Энэ парк маань ер нь ингээд хүүхдүүд их ирдэг парк байна. Ячирс ингээд биеийн тамирын хичээл нэг хэвцээ орд юм шиг байна. Багш нар хүүхдүүдээ том цүн хүүхдсэн ер нь бол зөндөө ирдэг юм байна. Уулч авцсан одоо тэгээд очроо хүлээж байна. I'm gonna ice skate. How fun. I'm very tired but very excited at the same time. Далайны хажууд анхдынхаа удаа сууж үзтээ. Өмнө надад жоохон холуур суугаад байсан. За, өнөөдрийн адлын явдал болохоор Италийн ингээд иргэн хотуудаар ингээд алхах буюу хайки. Тэгээд ер нь л яг ийм хөө харагдаж байна. Усман энд байна. Тийм. Далаа биш эн чин Тэнгис маань хажууд байна. Уул маань хажууд байна. Тэгээд ээж дээр энд байна. Одоо тэгээд алхлаа. Тухайн амир ядарсан царайтай гарч ирж магадгүй. Одоо л хамгийн яг дайжгүй дээрээ бич. Хайк хийдэг хот болохоор хүмүүс ингэ цаанаасаа нэг тийм athletic wear юмсдаг юм байна. Тэгээд very Italian. Very Italian. Усвал бүр амар гоё харагдчих. Тэр яг юугаараа тунгалаг харагдчих те. Яг ингээд чулуу хэсгэрээ тий эрэг хаваараа тунгалаг харагдчих. Тэгээд дэж дөрийн сая байсан хот тэр хоол харагдчих. Царайны байдал нь иймэрхүү. Гар мар бүр амар борлож байгаа шиг байна. Нарны тосоо авч гараагүй. Гэтэ энэс крузээсээ буухтаа бол төрсөн. Гэтэ ер нь бол нэлийн борлох юм шиг байна. Бор дээрээ бүр борлох. Хүмүүс артаас ирч. Ээж дээр Италийн тийм тав хотоор явдаг ямар King Tear гэсэн тийм газраар явж байна. Байгууллага гоё мэн үү? Ээж дээр бараг 2 цаг явсны эцэст энэ юу Америкийн төв үү? 2 дахь хот руугаа ирлээ. 5 хотынхаа. Тэгээд 5 хотоо тавлан ингэ үзэхгүй юм шиг байна. Нэг 3 морын ч юм үзнэ. Нэмэр. Баярлалаа. Тэгээд үзүүлэх гэх юм. Very cute. And for some reason there is a lot of cactuses here. I don't really get why. За ээж дээр хоолын газар орж ирлээ. Тийм ой юутэй газар байна. Спит ямар нэг. Оо стогоо. Сайн гоё хантайгээд амар гоё сэлжсэн шүү дээ. Загнаа. Гоё илж байна. Шууд хот болчих шүү дээ. Хоол ирсэн юм.
Биштэй гэж наад ирсэн. Мөрөнд ч зэлэлдэг нэ. Бэлчигийн мостой. За ээжтэй дөрөвт буюу сүүлчийн хоттой ирсэн байна. Сэтгэл ямар байна вэ? Сайхан байна. Аюу ятраагүй юм байна. Би 3 хатад амжиж байлаа. Ээжтэй байдаг хичээлээ байна. Bruno Mars өвчтэй. Bruno Mars. Ээжтэйгээр CV яасан гэсэн CV та юу ч үлээ. Ямар ч гэсэн Ром руу ордог порт хот дээр байна. Одоо Ром руу явах трейнинг хүлээгээ сууж байна. Тэгээд амар сайдан нөгөө нэг поплам маань саяхан өөд болцсон болохоор 4 сарын 28-наас тодорхойгүй хугацаа хүртэл ер нь бол Ватиканы одоо Sistine Chapel, Vatican Museum интерьер нь хамгийн таалцтай юм байна. Яг бол дараагийн хүний сонгох хэрэгтэй болохоор тийм болохоор тийшээ бол орох боломжгүй боллоо. Ээжтэй ингээд 2 дахь удаага Ромд ирж байгаа юм шиг фейллээ. Гэтэ утгахгүй. Тэгээд босож юмнууд ямар ч фаунтан бол үзье гэж бодож байна. Тэгээд өөр үзэж явах юм байна. Тэрээс үзэж яваа. Яа гэж бодож байна. Ромд ирлээ. Нэг ч жоо инээтэй харагдал. Тэгтээ одоо явах тий. I give up. Би боочсон. Энэ нэг фаунтныг үзэж бүр үүлээ үзэж нариу YouTube бичсэн гэж байна. Нэг гартаа бүр амартай шатаж өглөө. Амар очиртэй. Үнэхээр очиртэй газар байна. Гармар бүр амар болсон. Чөө ороод ирсэн. Колоссеумын хажууд ирлээ. Сэтгэл ямар байна гэж. Халуун байна уу? Амар халуун байна. Колоссеум бол 3 жилийн өмнө ирснээс хойш жоохон өөрчлөгдөөгүй л байна. Хэвэндээ л байна. Сайхан байна. Хүмүүс бол юм их олон байна. Ерөнхийдөө олон. Тэгээд их халуун байна. Дөнгөж 5 сарын ихэнх хавцаа гэж бол хэлэхэрэг байна. Гэхдээ honestly, I recommend coming to Rome in May instead of July for sure. Эм шалсан байна. Ямар нэгэн бүрхэн байна. Халуун байна. Нөө CV ясан гэсэн автосаа хөдлөө. Golden hour. Pompeii ирсэн байна. The line goes crazy. За ингээд миний бичлэгийг энэ хүрээнд үзсэн бол би ингээд амар тийм чухал зөвлөгөө өгье. Чухал гэж ер нь бол жоохон бодох юм бол ер нь бол хийчихээр. Помпейд ойрын үед ирэхээр төлөвлөж байвал
Тэнгүүд нь урчлаад билетээ авсан бол урт очирт нь очлохгүй юм байна. Нэг богнохоо очирч юм уу нэг том нээлттэй хаалга харагдах юм бол тэргээр нь орох хэрэгтэй юм байна. Ээжтэй билетээ урчлаад авсан байсан мөрчлөө би ингээд за энэ л орох гэж очирч байгаа юм шиг байна ингээд амар урт очирт ингээд хүлээгээд зогсоод байсан чинь яг үний эрэхтэй билет авдаг энэ хүлээгээд зогсоод байсан байна. Гэтэ яг уу шалгуулаад орчих юм тий. Шалгуулаад уншуулаад орчих юм байна. Тэгээ ер нь бол билетээ урьдчилж авах рекоменд хийж шүү. Помпей явах шиг юм байна. За ямар ч ороод ирлээ. Сэтгэл ямар нэг Гоё. Одоо энэ түүхэнд урсгалт газар. Манай эртний өмнөх манай эртний өмнөх 79 онд volcano eruption-аар сүрсэн юм байлээ. Гэхдээ сүрсэн биш ингээд volcano-гийн лавад нь хучигдсан. Тэгээд хучигдсныхаа улмаас ер нь бол ингээд archaeological одоо тэр одоо artifacts нь ruined болоогүй. Тэгээд 1740 хэдэн онд ухаж авч ирсэн юм байна. Тэнгүүд нь энэ нь болохоор археологийн энэ шинжлэх ухааны үүсвэр эхлэлийн ер нь бол тарьсан зүйлүүдийн нэг нь гэж үздэг юм байна. Тэгээд эртний Ромын ямар байсан хүмүүс нь яаж амьдардаг байсан юмнуудыг харахыг хүсвэл ер нь бол хүмүүс Помпей руу явдаг юм байна. тэр 700 жилийн одоо 800 жилийн туршлаар вулканогийн 800 жил биш 1700 жил. За 1700 жил ингээд айгу амар тайван те хинч хөндөгдөөгүй нэг ийм хот байсан байна гэдэг нь хаалт те. Тийм. Одоо тэгээд үзье да. Үзье. Энэ ер нь их баян айлын гэр гинэ. Манай эдний 200 жилийн өмнө нь яажсан их баян айлын гэр гэж байна. Уус харагч энэ минь гэдэг юм том. Тэгээд дундаа юм гардентай. Сонирхолтой л энэ юуч. Сонирхолтой л. Тэнгүүд нь байрны дотроос гой сэрүүхэн байт юм байна. Энэ баячууд ямар гой сайхан салхитай. Гадаанаас гой сэрүүхэн байна. Өсөлтөө хийгээд ингэ явъя та. Энэ туршлагатай байсан гинэ. Тэгээд volcano that erupted that one. I'm assuming you're not kidding. За ээжтэй их удаан явсны кафе дээр ирлээ. Сэтгэл ямар байна да? Оо сайхан байна амраа. Зөндөө зөнтэй. Ямарчсан. Зөсөн бас ирлээ. Ирлээ. Амана кафе арсан юм. Тэр крузийнхаа сүүлчийн өдрөө Mamma Mia үзэж байна. Тэгээд no video recording is allowed болохоор бичлэг хийж болохгүй маань. Гэтэ амар гоё юм. Би ингээд амар сонирн Mamma Mia гүрүү сонсч байсан. Тэгээд нөгөө нэг Meryl Streep, Amanda Seyfried гэдэг нөгөө Mean Girls-ийн жүжигчин дээр тоглож байгаа ингээд мэддэг байсан мөртлөө ерөөсөө үзэж байгаагүй. Гэтэ амар үзье гэж бодож исэн. Тэгээ мюзиклийн төрөлөө үзчихлээ. Дараа нь 100 мөн ч юм уу киног нь ер нь үзье гэж бодлоо. Сэтгэл ямар нэг Аюу гоё. Хөгжмийн сонсон чинь бүр гоё. Нөгөө аюу танил тоонод яваад те. Айна. Барселонагийн сэтгэл заяа. Нэг юм илүү чамин юм шиг санагдаж байна. Энэ нөгөө манай алдартай сүм яг ингээд Италийн сүм өмнөд ч юм уу янз бүрийн барилгууд зүгээр л яг барилга шиг байдаг ба тий. Испанийх нэг тийм нэг жоохон юм бантик тавьсан юм шиг дээр нь. За би харин үзүүлэхээр наа. With the meat you can touch a little bit the ash.
And again, it's better flavor, good for acidity, good for digestion. Perdona para el lunar. Yeah. Вау. За, Барселонагийн бич дээр нь. Тэгээ бич нь бол ер нь бол дайчгүй гоё юм. Гэтэ надад нэг ганц жоохон ядаргаатай юм юу санагдсан бэ гэхээр нэг 3 минут тутамд нэг хүн хурж ирээд ингээд мохито сквад ингээд beer water гэдэг жоох хэцүү санагдлаа. Тэрнээс биш бол гоё газар байна. Нэм алдартай паркт нь орж ирлээ. Ой, дал модтой газар байна. Газар байна. Botanic Garden-ээс одоо цаашаа fountain ах шиг байна. Ер нь бол бичтэйгээ ойрхон болохоор бичээ үзчихэд хүмүүс ийшээ ер нь бол ирэхэд бол болох юм байна. So I recommend. Barcelona day 2. Настай хоёр. Мастертай байсан. Ер нь бол ингэ тийм байна. Gouda гэдэг нэг алдартай бүтээлчүүд юм шиг байна. Тэгэнгүүтээ алдартай тэр барилгуудын яг дизайныг хийсэн тэр хүн яг тэр хүн. Тэнгүүд нь тэр ахын бас парк байдаг заяа. Тэгээ тэр лөө өнөөдөр орё гэж утсан чинь билет нь дуусчихъя. Тэгэл за хатарцаа явж байгаа л өдрөө өнгөрөөгөл. Тэгэл нутаг хүчтэй гэж бодлоо. Бид ever баар тий. Метро хэсэг хийдэг юм уу? Бүр ever бараачдаг. Сүүлчийн өдөр таацтай. Нутаг буцлаа. Барселонагийн airport дээр байна. Аялал ингээд дуслаа. Аялал сайхан аяллаа. Хайртай охинд их баярлалаа. Сайхан аяллыг санал болгож, бүх юмыг зохицуулж, амжуулж, ээжигээ сайхан амраасан хайртай охинд баярлсан шүү. Баярлалаа.